За манайх математикийн хичээлийг ганцхан багш урдаггүй. Тухайн ангид бол 2-3 багш математикийн хичээлийг ордог байна. За энэ юунаас болж ингэж өөр багш нар орох болдгоо гэхээр тухайн бүлэг сэдвийг заахад нөгөө аль багш маань илүү давуу талтай байх вэ гэдгээс хамаарна. Бас тухайн ангийн хүүхдүүдийн онцлогоос хамаардаг байна. За тухайлбал 12 дугаар ангид анх 2 багш, 5 багш хичээл ордог болвол 6 дугаар ангид Батгэрэл багш, анх 2 багш хамтдаа хичээл орох жишээ нь ингээд янз бүрээр мөн хичээлийн хуваарч гэсэн үе хатан байна. Зарим улиралд Батгэрэл ганцаараа 6 дугаар ангид орж ирсэн бол зарим улиралд нь нөгөө багш нартайгаа хамтарч орох байдлаар нэг хичээлийн хуваарч гэсэн үе хатан байдаг юм онцлог давуу талтай. За энэ хүүхдүүдэд бол нөгөө хичээлийг сурах, сонирхолтой болгох тал дээр илүү их давуу тал болдог гэж үзэж байгаа. Улсаас тогтоосон стандартын дагуу 4 цагаар математик судалдаг бол манай сургууль анги болгонд бол 9-10 цагийн хичээл ордог. 4 цагийн дотоод ажлын хэлбэр ордог. Тэрний 9 цагийг болгож ирээд нэг юм. За тэгвэл энэ дотоод ажил хамрын цаг нэг цаг хэлбэр ажиллаа. За мөн математикийн хичээл дээр бас нэг онцлог болвол геометрийн хичээл тусдаа ордог. Математикийг өмнө нь геометри математик гэж хоёр салж урдаг гэсэн бол сүүлийн үед геометрийн хичээл маань бие даасан хичээл биш. Математикийн хичээлийн нэг бүлэг сэдэв болоо явцсан байна. За геометри бол ер нь хүүхдийг логик сэтгэлийг хөгжүүлэхээс гадна амьдралд практикт хамгийн ойр, хамгийн логик нөгөө бодиттой юм хичээл байгаа. Тэгээ хүүхдийг бол нөгөө сэтгэх чадварыг зөвхөн тоо бодох биш те. Дүрслэх, задлан шинжлэх юм чадруудыг хөгжүүлэхэд их хэрэгтэй гэдэг үүднээс геометри бол анги болгондоо тусдаа бие дааж хичээл судлаж эхэлж байгаа. Миний хамгийн дуртай хичээл гэвэл геометри. Геометри дээр яагаад над гоё вэ гэхээр нэг бодлогыг олон өнцгөөс харж өөрийнхөө бодож болдог болохоор над хамгийн гоё байсан. Манай сургуулийн хамгийн гоё нь гэвэл бүх хичээлээр ингэж секц дугуйлан явагддаг болохоор надад амар гоё таалагдчих би тэгээд эрдмэлд орж ирсэн. Одоо ерөнхийдөө туршигтаад төрөчийн үр дүндээ хүрээд явж байгаа нэг зүйл бол хүүхдүүдийг ялгаатай байдлаар сургах боломжийг олгож байгаа. За ялгаатай байдал гэдэг нь хүүхдүүд маань хурдтай сэтгэдэг байж болно, удаан сэтгэхэд тэрийг хизээч мартдаггүй тийм ээ, удаан тогтоодог, онцлогтой хүүхдтэй байж болно. Цар тахлын үед бол хичээл хаагдсантай холбоотойгоор гэр бүлийн орчин, эцгийнхээ анхаарал халамж гэдэг янз бүрийн шалтгаанаар хүүхдүүд өөр төвшөнд очсон байгаа. За тэгээд ийм байдалтай болохоор нөгөө анги хамт олноороо нэгэн зэрэг суугаад хичээлийг судлахад маш хэцүү. Хүүхдүүд маш олон нөгөө бэрхшээлд тулгардаг. За хэд хурдтай. За тэгээ эцгийнх нь хариуцлагатай байсан хүүхдүүд маань бол огт хоцроглгүй орж ирсэн. Ийм хүүхдүүд маань бусад хүүхдээ хүлээж цаг алдах байдал үүснэ. За энэний үр дүнг төрөөчөөс гараад эхэлсэн байгаа. За 3 дугаар төвшин буюу хоцрогдолтой төвшөнд байсан хүүхдүүдээс нэг улирал хичээллээд 2 дугаар төвшин рүү төвшин хагасан 5 сурагч байгаа. Жишээлбэл 9 дугаар анги дээр яриад үзсэн. За тэгэхээр энэ хүүхдүүдэд ямар боломж олдсон байна вэ гэхээр нөгөө бусдаас эмээхгүйгээр багшаас мэдхгүй зүйлээ тодруулж өөрийнхөө ингээд тийм ээ математикт дуртай байх, сонирхох юм боломж нь нээгдсэн ийм онцлог давуу талууд бас гарч иж байна. Стандарт агуулга хангасан математик тариастай хүүхдүүдийг төрөл бүрийн математикийн олимпиад уралдаан тэмцээнд бэлтгэж мөн тэдгээр хүүхдүүдийг төвшин ахиулан ажиллаж байна. Сүүлийн үед нэг боловсролын тэгш хүртээмж буюу нэг хүүхд болгонд боловсролыг тэгш байдлаар хүртээх гэдэг асуудал их яригдж байгаа. Энтэй холбоотойгоор манайх тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд сурах боломжийг олгож эхэлж байгаа. За тэгээд хүүхдүүд маань бол яг үгээр өөр ингэсэн бас нэг ямар нэгэн тусгай хэрэгцээ байгаа тийм ээ. Жишээлбэл гараараа бичиж чадахгүй, эсвэл одоо тулгуур эрхтний ч юм ингээ янз бүрийн байдалтай бэрхшээлтэй хүүхдүүд орж ирдэг боловч энийг манайх төвөгшөөхгүйгээр хүлээж авч энэ хүүхдүүдэд бас боловсрол олгох, тэгш боловсрол олох боломжийг нь олгож байгаа. Хүүхдүүдийг олимпиад уралдаанд бэлдснээр бие дааж сурна, ачаал даах чадвар нэмэгдэн тухайн судалгааны талаар мэдлэг нь улам бүр гүнзгийрнэ. Үн төвчтний эсэлтийн ерөнхий шалгалт болон гадаад дотоод ихтэй сургуулиудын шалгалтуудыг амжилттай өгөх нэгэн суурин болдог. Манай сургуулийн багаараа 1-р сургуулийн төгсөгчдийн нэрмжт математикийн олимпиаданд 3 жил дараалан 1-р байранд орсон. Мөн өнгөрсөн жилийн аймгийн математикийн олимпиаданд багаараа 1-р байр ирсэн байна.
Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ.